Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал ус үйл явдлыг томилон хүргэе. Католик шашны тэргүүн Пап Францис 88 наснда таалал төгссөн байна. За тэрээр даваа гарагийн улаан өндөгний баярын үеэр нас нөхцсөн тухай мэдээллийг Ватикан тараасан байна. За түүний хувьд Латин Америкаас тодорсон анхны Пап лам Ромын шашны одоо тэргүүнээр сонгогдсон хүн юм байна. За тэрээр орон нутгийн цагаар 7 цаг 35 минутанд Ватикан дахь Каса Санта Марта нэртэй өргөөнд бол таалал төгссөн юм байна. За түүний энэ талаар бол түүний Ватиканы эрүүл мэндийн газрын дарга кардинал Кевин Жозеф Парел албан ёсоор батлаж мэдээллийг хүргэсэн байна. За Пап лам Францис өөрийнхөө оршуулгын ёслолыг өмнөх Пап лам нарын хийсэн оршуулгын ёслогоос арай энгийн байдлаар хийхийг хүссэн юм байна. За түүний цогцыг нэг авсанд хийж уламжлалт 3 авс болон хувийн кардинал үзмрийн хамт олон нийтээр бол үзүүлэхээр болсон юм байна. За түүний одоо шарилыг Гигэн Петрийн сүм рүү зөөсөн байна. Пап лам Францисийг католик шашны санваартны носон өмрөг Рогито буюу Пап ламаар ажилласныг нь хураангуулan бичсэн баримт бичиг Пап ламаар ажиллаж байсан жилүүдтэй тэнцэх зоос бүхий ууттай зоос зэрэг бэлгэдлийн зүйлсийн хамт оршуулгаар болсон байна. Францис Ром дахь Гигэн Марийн сүмийг бол өөрийнхөө сүүлийн байх газраар бол сонгосон юм байна. За Базилика сүм нь Италийн нутаг дэвсгэрт байрладаг ч гэсэн Ватиканы эрх мэдэлд хамаардаг ийм газар юм байна. Пап лам нас орсноор Сэдэгийн гих одоо үе бол дуусч байгаа юм байна. За одоогийн байдлаар Ромын католик сүмүүд бол папко болж байгаа. За Кармеленко папын оршин суух газрыг нь бол битүүмжилж папын загасчны бүгж нэрлдэг гэж нэрлэгдэг одоо бүгжийг нь устгаснаар энэхүү одоо папаар ажилласан Францисийн 90 үеийн төгсгөл бол болсон юм байна. За шинээр пап сонгох чуулган бол 15-аас 20 хоногийн дотор эхлэх ёстой. За үүнийг бол кардиналуудын чуулганаар сонгоно. За тэд бол Сикстин дэх сүмд уулзаж маш нууцлал байдлаар бол саналаа өгөх юм байна. За папаар сонгогдохын тулд кардиналуудын 3/2-ын саналыг авч одоо сонгогдох боломжтой болно. За сонгуулийн тойрог бүрийн дараа бол саналыг шатаадаг. За тэгээд Пап ламын одоо өргөөнөөс хар утаа гарч эхлүүл энэ шийдвэр гараагүй байгаа гэлтгэн харин цагаан утаа гарч хонхны дуу бол дуурах юм болов шим пап гарсныг зарлах ийм ёслол болдог юм байна. Пап ламыг сонгох сонгуул бол хэдэн өдөр үргэлжлэж болдог ч гэсэн за их хвчлэн сүүлийн үед бол 2-3 өдрийн хугацаанд бол сонгуулийн үйл ажиллагаа явуулдаг юм байна. За сонгуулийн дараа шинэ папын нэрийг сонгодог. За Пап лам Францисийн хувьд бол кардинал Клаудио Хумисийн ядуу хүмүүсийг бүү март гэдэг үгнээс санаа авч түүнийг бол Азисийн Гигэн Францис гэж хүндэтгэн одоо нэрлсэн юм байна. За католик сүмхэд дараагийн удирдагчаа сонгох иймэгзэгтэй үед бол шилжиж орсон байна. За ингээд пап бол шинээр сонгогдсон пап нэрээ хүлээж авсны дараа Пап ламыг бол Сикстины сүмийн хажууд байрлах нулимсийн өрөө рүү бол аваачдаг юм байна. За тэнд бол цагаан касог, Мозито нэртэй богино нөмрөг, за Чуките нэртэй цагаан гавлын одоо ясан хэлбэртэй ийм малгайг бол өмсөж хувцаа хүлээн авдаг юм байна. За тухайн өрөө нь бол Пап ламын хувьд бол бясалгалаа хийх, за дараагийн одоо шашны тэргүүнээр ажиллах бэлэгдлийн шинжтэй ийм өрөө юм байна. За ингэснээр бол Пап сонгогдож 1.4 тэрбум католик шашнуудын тэргүүн болох ийм чухал сэтгэл хөдлөх мөч болдог гэж дурдсан. За энэхүү нулимсны өрөө гэж нэрлэгдсэн өрөөнд Пап лам хувцаа өмссөний дараа шинэ Пап лам Гигэн Петрийн сүмийн төвд тагтан дээр бол гарч ирж өөрийн одоо ерөөлийн үгээ айлддаг юм байна. За дээд ламын хуваар бол дэлхийд дахинд анх удаага мэдчилдэг юм байна. За энэ үеэрээ бол тэрээр Urbi et Orbi гэдэг ийм ажлыг хэлдэг. За энэ бол Ром хотын болон дэлхийд өргөж одоо ерөөлөө айлтгаж байна гэсэн ийм утгыг бол хэлж одоо Пап ламаар сонгогдсон энэ үйл ажиллагаа бол ёслолын үйл ажиллагаа болдог юм байна. За дэлхийн одоо олон нийтийн өмнө бол Пап ламын шинэ 90 үе эхэлснийг бол тухайн одоо ёслолоор тунхаглаж олон нийтийн дунд шинэ одоо түүхэн үе ирснийг харуулдаг ийм чухал ёслол болдог юм байна. Таалал төгссөн Ромын Пап ламын хувьд Монгол улсад айлчилж байсан. За өнгөрсөн хугацаанд манай одоо түүхэнд бол анх удаа Монгол улсад айлчилж байсан одоо ийм Ромын католик шашны тэргүүн юм. За сүүлийн үед Ромын католик шашнуудын тоо дэлхийд даяар ихээхэн нэмэгдэж байгаа. За үүн нь бол Латин Америк болон бусад орнуудын хүн амын өсөлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор католик шашнуудын тоо нэмэгдэж байгаа нь түүний одоо дэлхийн улс төрт нөлөөллийг улам нэмэгдүүлж байгаа юм. За ялангуяа
Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчдийн зүгээс бол сүүлийн үед Ромын католик сүм хийдтэй ихээхэн чухал харилцааг тогтоохыг оролдож байгаа. За учир нь гэвэл Америкийн нэгдсэн улсын сонгогчдын нэлээд хэсгийг бол католик шашинтай хүмүүс эзэлж байгаа учраас тиймхүү одоо сайтар сайн харилцааг тогтоохыг оролдож байгаамаа.